Мөнхнээ хүү Баярбаатар байна. Барилдаан зөхөх гэж хамаагүй янз юм ярьж өгнө болохгүй юм аа. За яа. За энэ намын талстын дэлгэр мөрөн том юм ярьж байна. Яа. Осрож жамаа хайрл. Осрож жамаагийн зиндан нэгтнүүдийг хайрл. Намайг их хайрладаг л болтой. Мөнгөрацаач. Би зүгээр энэ хүмүүст ганцхан юм хийлээ заяа. Одоо энэ лаг барилдаад байгаа авар гарслангууд дэлгэр мөрөн мэтийн доочд муучд ч байдаг юм уу тийм ээ? За доктор профессор улс төрч хийж үйдэг. Нэг юмдаа л тууштай явцсан хүн байхгүй да. Ойлгож байна уу? Жирийн хүн яагаад жирийн болчтой? Юмнуус авчаад байдаг байхгүй. Нэг таксинд яваал, нэг барилдаал, нэг дуулаал, нэг солонгосын визэнд ороод ингээл солиорол яваад байдаг байхгүй. Тойрол. Тэгээд 10 жил 20 жил өнгөрөхөд яах нь гэж энэ лаг маг од мод лаг болцсон гэдэг магтагдаад байгаа юм тийм ээ. Хүмүүс чинь нэг юмдаа л тууштай л яваад итгэл байхгүй. Тэгээ нэг юмд 20 жил 30 жил явчихар чинь ямар ч тэнэг хүн мэрэгшээд энэ гайгүй болно үстэй. Гэхдээ та одоо 20 жил 12 3 тагаас эхлүүлээд 30 хүртлээж үйдэг юм барилдсан гэж бодоход нэг тууштай бэлтгэл хийгээд байхад нэг ямар нэгэн байдлаар нэг улсын цолч үйдэг юм уу болихэд аймаг арслан болж л таарна шүү дээ тийм ээ. Урлаг бас ижлэх нь шүү дээ. Дэгээс илүү дуулдаг дуулчгаар залуучууд хүүхдүүд зөндөөл байсан байж тараа шүү дээ үеийнгийн. Тэгээ тэд нар чинь яасан бөхлөө дундаас найцсан л ахгүй 9488 явал. Тэгээл тэр сурдаг сургууль соёлд нь яваагүй. Тэгээ тэр урлагийн тоогоо гэж яриад байгаа тэр юм дотор нь бас байгаад мэдээлэл аваад хоолоо хамаа яаж гамнах уу яаж дууны техникээ сайжруулах вэ тэр гэсэн юмд оролцолдог болохоор чинь нөгөө 9488-д явж ирсэн нөхөр чинь солонгосын визэнд орж исэн нөхөр чинь тэр чигээрээ үлдээл хинч болвол дэгийн хоолойны ур чадвар улам сайжрал тэгэл амарлаг дуучин шиг санагддаг болчихгүй юу да. Нэг юмдаа тууштай яваад байвал хүн чинь мэрэгшин штий. Жирийн хүмүүсийн ерөөсө хамгийн том алдаа бол ерөөсө тэр. Тэгээ төгсгөлд нь номын тастайхаа дэгийг хандаж хэлэхэд чи нэгт лаг дуучиндаа биш штий хөө. Зүгээр л ховь тавилан байхгүй юу? Энэ хорвооч нь жүжиг штий. Чи нэг иймэрхүү дүр авах хов заяатай гэж. Чи тийм лаг байсан бол чи тэр манай ангийн тэр хэм блэ? Чаавас. Нэр нь ч орж ирэхгүй манай ангид нэг муусрлахтай байт юм аа. Миний дундар хараад байдаг хэм блэ? Цалгаа хэм блэ? Солонгоо штт. Чи тэрэнд хөөгдөө явж их уу? Би бол ингээ гэртээ баавартай хөвтчих. Чи бол хөөгдчихсэн биз дээ чи. Чамд нэг хайрлагдаад байхын чаашаач. Айтайхан л байчаарай. Уцаа минь. Гол юм мартцсан байх шүү. Жирийн хүмүүс юуг ойлгодог вэ гэхэлэр хүн хөгждөг гэдгийг ойлгодог байхгүй. Анханасаа л доктор төрсөн. Анханасаа л Эйнштейн төрсөн. Анханасаа л авар гарслан заан гавьяат төрчдөг юм шиг ойлгоод байдаг. Тэр чинь олон жилийн хөдөлмөр шүү дээ. Эйнштейн жишээлбэл 15 наснда анх тэр харьцангуй онлын санаагаа олсон гэж байгаа шүү дээ. Тэгээд цаашаага 20 жил хичээж баталж байгаа байхгүй. Бас жирийн зөндөө олон залуучуудад хүүхдүүдэд тийм ээ. Тэр Эйнштейний санаа толгойд нь орж ирж лээсэн байж таараа. Гол нь яах нь вэ? Тэрнийхээ төлөө 20 жил тууштай яваг л байхгүй юу? Тэгээд жирийн хүмүүсийн намайг ч гэсэн барилдах гэж байгаа чиний барилдна гэж юу гэдэг ингээ манай ах дүүс садангууд гэдэг нэг аав ээж ах дүүс садангууд гэдэг нэг хачин юмнууд олон юм хуцж ийсэн. Тэд нар яагаад олон юм хуцж ийсэн бэ те? Чи чадахгүй, чи бүтэхгүй, манай удам тийм байхгүй маахгүй гэж хуцж ийсэн тийм ээ. Тэд нар яагаад тэгж юм гэхэлэр жирийн хүмүүс лээсэн байхгүй. Тэ? Угаасаа л агуу ерөнхийлөгч анханасаа ерөнхийлөгч хэрэг төрдөг гэж бодоод байгаа. Үгүй шүү дээ. Элбэг дөрж ямар царайтай юм бэ лээ? Батбалга 8 дугаарыг төгссөн ямар царайтай юм бэ лээ? Хөрөлсөх байна. Эдгээр чи анханасаа ерөнхийлөгчөөр төрөөг байхгүй. Анх эхлээд 90-ад оны хүнд үеэс эхлүүлээл ингээд улс төрт тууштай зүтгэснийхээ хүчинд яг нь 20 жил 30 жил зүтгэснийхээ хүчинд хөрөлсөх ерөнхийлөгч болж шүү дээ. Түүнээс дундаас нь солонгосын виз гаргуулад ч юм уу явцсан бол тэгэл ямар юмны ерөнхийлөгч байх вэ? Одоо нэг газар токерч хийгээл олон юм хуцаа явж байхгүй юу? Жирийн хүний ерөөсө хамгийн том дутагдал бол юу гэхээр юмд тууштай биш. Хүн хөгждөг гэдгийг ерөөсө ойлгодог хүмүүс гэдэг байхгүй. Хүн чинь ингээд бага багаар хөгжиж явж иж төгсгөлд нь агуу амжилтандаа хүрдэг гэдгийг ерөөсө ойлгохгүй. Анханасаа агуу хүмүүс агуу төрдөг гэж бодоод байдаг байхгүй. Айгуу тэнэг, усан тэнэг. Чингис хаан жишээлбэл анханасаа л агуу хүн төрөөгүй л байхгүй. Тэр зорилгынхоо төлөө тууштай. Бяцхан амжилтандаа бачиураагүй.
Насаараа зүтгэсний хүчинтэл дэлхийн агуу хаан болж байгаа шүү дээ. Түүнээс ч дундаас нь хүүхэн шүүх эргүүлээд, дундаас нь архитар суугаад, дундаас нь нэг 5 малтай болчингуудаа галзуураа солиороо явцсан байсан бол тэгэл хинч мэдэхгүй шүү дээ. Жирийн хүмүүс бол ерөөсөө л хамгийн том дутагдал нь хүн хөгждөг гэдгийг ерөөсөө ойлгодог. Таны хүүхдэж агуу хүн болж олно гэдгийг ерөөсөө ойлгодог малнууд байдаг. Тэгэл өөрөө ч мал, үр хүүхдээ ч мал болгодог, ач хүчаач мал болгодог. Тэгэл энэ оркийн зооч тасрахгүй үргэлжилчихдэг байхгүй. Энэ яагаад удам судартай хүмүүс дандаа амжилт гаргадаг гэж бодож байна. Тэдний удам сайн, тэдний удам мундаг, тэднийхэн угаасаа ийм гээл жирийн хүмүүс бол дандаа тийм гуцж идэв оркууд. Яагаад тэр удам сайтай гэж яригадаад байгаа хүний хүүхдүүд мундаг явдаг вэ гэхээр тэд нар бол нэг юмдаа тууштай бөгөөд ямар ч хүн амжилт гаргаж болно гэдгийг ойлгодог хүмүүс байдаг учраас үр хүүхдүүдээ сайн дэмждэг байхгүй. Ямар ч галзуу юм ярьж исэн гэсэн дэмждэг. А жирийн хүмүүс бол эргүү балаа. Ямар ч гайхамшигтай сайн сайхан юм ярьж хүүхд нь ярьж исэн гэсэн эсэргүүцдэг. Тэр хоёр шалтгааны улмаас л ерөөсөө нэг нь жирийн хүн, нэг нь агуу хүн болж өөрчлөж байгаа шүү дээ. Оркууд бол угаасаа л бүтэхгүй малнууд.